Шингэн сүүний үйлдвэрлэлийн хэмжээг өдөрт 10 тонноор нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлсэн апу дээр Монгол сүүний үйлдвэр өдөрт 180-аас 200 тонн сүү хүлээн авах хүчин чадалтай. Сүүний салбарын үр ашгийг шин түвшинд гаргаж хэрэглэгчийн эрүүл мэнд амьдралын чанарыг дээшлүүлэхэд анхаарч ажиллаж байна. Үндэсний үйлдвэрлэгч апу дээр компани 2024 онд сүү хүлээн авах хэсэгтээ өргөтгөл хийснээр өдөрт 180-аас 200 тонн сүү хүлээн авах хүчин чадалтай болжээ. Түүхий сүү хүлээн авах процесс өглөө сүү хүлээн авагч сүү цуглуулах цэгээс сүү татснаар эхэлнэ. Хүлээн авсан сүүг ариутгах зэрэг 7 үе шатыг дамжин савладаг байна. Ариутгалын явцад энэ өндөр хүчин чадалтай диаретер, бактапог гэдэг гэсэн тоног төхөөрөмжүүдийг ашигладаг учраас манай бүтээгдэхүүний илүү удаан хадгалагдаж муудах чанар нь илүү бага тиймэрхүү сайн нөлөөтэй. Сүү цуглуулах цэгээс сүүгээ цуглуулж ирсэн манай үйлдвэр дээрээ ирээд тэгээд сүүнийхээ танк болгоноос манайх антибиотик, соматикс болон физхими 14 үзүүлэлтийг шинжилгээний шаардлага хангасан сүү маань үйлдвэрийн боловсруулалтаар боловсруулагдаад тэгээд манайх өдөрт бэлэн бүтээгдэхүүн болон түүхий зэрэг 200 төрлийн дээжин дээр шинжилгээ хийгддэг байгаа. Апу дээр Монгол сүүний үйлдвэр 80 гаруй төрлийн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Эдгээрээс дээж сүү, их нүүдэл сүү зэрэг нь 100% үнэний шингэн сүүгээр савлагддаг давуу талтай. Их нүүдэл сүүг гэртээ хөөрүүлж өрөм тогтоож болдог гэдгээр онцлогтой. Мөн сүү үл твчих буюу сүүн бүтээгдэхүүнээс харшилдаг хүмүүст зориулж лактозгүй сүү үйлдвэрлэдэг. Лактозгүй сүүн гэдэс дүүрэх, гүйлгэх зэрэг сөрөг зовир үүсгдэггүй гэдгээрээ бусад адил төрлийн бүтээгдэхүүнээс ялгардаг.